За энэ тогтоолын төслийг бол ерөнхийд нь дэмжиж байгаа. Яг одоо энэ цаг үе олж ирсэн бас тогтоолын төсөл орж ирж гэж харж байгаа. Өнөөдөр манай эрчим хүчний салбар бол хамгийн хүнд сурталтай салбар болсон. Асар их хэмжээний зөвшөөрөл нэгтдэг. Асар их хэмжээний хүнд суртал гаргадаг. Нэг юм болж байгаа. Тэгээ яг энэ их хурлын тогтоолын төсөл яг энэ завгүр дээр нэг жоохон өөрчлөлтөөс оруулах боломж байхгүй. Миний асуух байгаа асуулт бол эрчим хүчний тухай хуулиараа өргөх аж ахуй нэгжүүд өргөх бол 20 кВт хүртэл гэж байна шүү дээ. Аж ахуй нэгж 1.5 мегаватт байгаа хэрэг. Тэрийг хийхэд нь ямар нэгэн хүнд сурталгүйгээр нэг зургаар нэг хэв маягаар явах ийм боломжийг нээж өгөх боломж байгаа юу байхгүй. Энэ нөгөө тогтоолын төслийн 4-ийн тэр 3 дээр байна. 5 кВт хүртэл гисэн байгаа тийм. 4-ийн 4 дээр 10 кВт хүртэл гисэн байгаа. Энийг 20 кВт болгоод нэмэгдүүлэх боломж байгаа юу? Энэ талаар бас асуулт асуучих. За тэгээ ер нь бол ингээд яг энэ эрчим хүчтэй холбоотой өрхүүд өөрийнхөө эрчим хүчийг үйлдвэрлэх гэхээр асар их хүн суртлууд байгаа. Би зүгээр нэг цэцэг гишүүн байгаад та мэрэгжлийн хүн мэдж байгаа. Тэгээ бусад гишүүдтэй хэлэхэд бол энэ харьяа газрын техник нөхцөл таавал авдаг. За тэгээд араас нь техникийн нөхцөлийн дагуу зургийн компаниар зурулдаг. Тэр нь сая 500-аас 2 сая 20 сая төгрөг өртөгтэй. За тэгээд зурсан зурган дээрээ тусгай зөвшөөрөл авна. Тийм биз? За тусгай зөвшөөрөл авсныхаа дараа газар дуулгын хэмжилттэй аж ахуй нэгжүүдээр хийлгэнэ. За ингээд ингэснийхаа дараа ажлын зургаа мөн тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэнэ. За энэ дээр дараа нь эрчим хүчний үндэсний төвөөр нарны үүсвэрт холбоолох болон техникийн дүгнэлт хийлгэнэ. Тэгнэс. За тэгээд тоолуураа харьяа төгөөгдөө зөвшөлдсөн. За энэний дараа харьяа захилгаан дамжуулах компаниуд бүх бичиг баримтаа захимаар болон бичгээр өгч дахин зөвшөөрөл авдаг. Ийм олон зөвшөөрөлтэй. Тэгэхээр ер нь бол манай эрчим хүчний салбар бол үнэхээр юм хүнд суртал богшсон газар болцсон байгаа. Тэгэхээр бид нар ямар ч их хурлын тогтоол гаргаж ийм чиг үүргээ тодорхой болгож өгөөд тэгээд энэ тогтоолынхаа араа шаардаад ажиллах нь зүй зүйтэй юм л гэж харж байгаа. Нэгт хоёр дэх юм бол эцэг гишүүнээс эрчим хүчний тухай хууль байгаа. Хуулийн дээр авах юм байгаа авахгүй юмнууд байгаа. Бид нар өөрчлөлт оруулах нь байгаа. Та бас нэлээд ажиллаж байгаа гэж харж байна. Би бас энэ намнаас яг эрчим хүчний тухай хууль, сэргээгт эрчим хүчний тухай хуулийн дээр бас тодорхой зүйл заалтууд дээр нийгэмд болон аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн холбоотуудаар хилцүүлэг хийгээ. Тэгээ бас нэг тантай хамтраач хуулийн төсөл оруулж санаачлагтай явж байгаа шүү. Тэгээ та энэ дээр яг тэр 4-ийн 3, 4, 2 дээр тэр 5 кВт-ыг 20 кВт руу 4 дээр 10 кВт-ыг 20 кВт болох тэгж өөрчлөх боломж байгаа юу? Эцэг шүү хариулъя. За Очират гишүүндээ баярлалаа. Очират гишүүн бас яг энэ сэргээгт эрчим хүчний тархал их өсөр дээр ажлыхад ороод бас нэлээд энэ чиглэл рүү ажиллаж байгаад маш их баярлж байгаа. За тэгэхээр яг хэлж байгаа очират гишүүний шүүмжлэл яг зөв. Тэгэхээр тэр одоо шүүмжлэлүүдийг байхгүй болохын төлөө энэ тогтоол нэгдүгürt гарч байгаа. За хоёрдугаар тэр нэг бид нар ялангуяа айл өрхийн одоо халаагууртай холбоотойгоор 5 кВт хүртэл одоо ингээд онцгойлон энэ юу оруулж өгсөн одоо техник нөхцөл шаардахгүйгээр нэг төрлийн зураг нэг стандартаар түгээшүүлжэнд холбооч гэсэн ийм юмыг одоо хүчээр энэ тогтоолд оруулж өгсөн гэсэн үг. За тэгээд 5 кВт-аас дээш чадлын хувьд яагаад чухам энд оруулж өгөөгүй юм бэ гэхээр тухайн чадлын хувьд бас яг түгээх шүлжээ маань нөгөө шингээх чадвараа бас тооцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үндсэн шугам нь одоо даах юм уу даахгүй юм уу, хайлаад унчих юм уу унчихгүй юм уу гэдгийг бас тооцож үзэх хэрэгтэй учраас тэднэр нь яг хөө ингээд арай жоохон том чадалтай учраас техник нөхцөлтөйгөө яваасаа гэдгээр оруулж өгсөн байгаа. За хоёрдугаар тэр 4-ийн 4 дээр болохоор одоо та бүхэн мэдж байгаа ингээд жишээ нь зөвхөн одоо өөрийнхөө хэрэглийг хангах зориултаар өөрийнхөө шүлжээнд ингээд нарны их усэр барьчаад тэгсэн мөртлөө одоо нөгөө одоогийнхоо хуулиараа одоогийнхоо журмаараа маш хэмжээний техникийн бичиг баримтууд шаардаад одоо шүлжээнд холбогдгоо. Тэгэхээр энийг одоо ямар хэрэгтэй юм бэ? Шүлжээрүүд дээргөө нийлүүлэхгүй зөвхөн өөрийнхөө хэрэглийг хангая гэж байгаа тохиолдолд энийг одоо шууд шүлжээ рүү холбооч гэсэн ийм хоёр хүчтэй заалтыг бол оруулж өгсөн байгаа. За 3 дугаарт нь болохоор тэр 4-ийн 2 дээр болохоор та бүхэн мэдж байгаа одоо нөө журам гэд байж байгаа. Тэгэхээр энэ одоо бид бүхний бас одоо нөө шүүмжлэлийг эрчим хүчний яам маань одоо хүлээж авч байгаа учраас журман дээр одоо өөрчлөлт оруулах ийм ажлын хэсэг байгуулсан ажиллаж байгаа. Тэгээ яг одоо таны хэлдэг үнэн юу гэхээр манай журмаар бол энэ тархмал их үүсрийг холбоход бүхэл бүтэн одоо 6 оролцох талтай сая одоо очир хот гişүү яг дурдж байна.
эрчим хүчний яам зохицуулах ороо хөгжлийн төв мөв гэдэг тэгээд энэ нэг жижигхэн алгын чинээ нарны панелаа шүлжээнд холбоход манад бараг 6 сар болж байгаа юм. Гэтэл бусад улс оронд болохоор жишээ нь одоо Австрали, Японд яадаг вөхөр ерөөсөө 1.5-аас 2 сар болдог. Дээрээс нь ерөөсөө 3 оролцох талтай. За тийм учраас бид нар ялангуяа энэ тархимал их үүсвэрийн хувьд процессын дахин инженерчлэл хийж үзээд одоо Монголд хэдин одоо процесс хэдин шат амжилттай байгаад байгаа. Бусад улс оронд энэ маань ямар одоо цөөхөн шат амжилттай илүү хялбар болоод байгаа гэдгийг гаргаж үзээд энэ одоо журмыг шинжлэхтэрүүл нэлээд одоо оролцож ажиллаад энийг сайжруулна гэсэн ийм одоо зорилготой явж байгаа. За